Манай үндэсний бүх ялангуяа Орхон баярын тэр нөгөө дэвж гарч ирж байгаа хэсэг болоод үзэгч фанатуудыг одоо жинхэнэ огшоосон гэдэг хэлэхэд болно. Монгол хүн бүр яг төр мөчийг хараад үнэхээр дотроо бас юм бахархах, омогших сэтгэл төрсэн баг. Бүрэг үргээ тай биелүүлж манайх хэлсэн. Бид нар ямар ч даалгавраа биелүүлсэн байлаа. Бачид Netflix-ийн Physical Asia гэдэг энэ шоу бол яг нөгөө Netflix дээрх гадаад хэл дээрх контентыг үзэлтээрээ тэргүүлдэг ийм шоу байна. Бидний нөгөө Squid Game гэдэг юм уу те яг тэр одоо нэвтрүүлгүүдийг хийдэг, шоу нэвтрүүлгүүд хийдэг production баг тэр чигээр ингэж ажилладаг ийм шоу нэвтрүүлэг. Тэгээд Spark Agency-гийн хувьд яг жил хагас юм уу? Анхны санаа бол манай бас төслийг одоос анх санааж ялж байсан Боргил гэдэг манай Spark-ийн залуу байгаа. Тэгээд хэдүүлээ энэ төсөл дээр ер нь юм Монгол 50 болон Солонгос 50 гэсэн байдлаар юм гоё өрсөлдөөн гаргаад санал тавиул яад юм бэ гэдэг одоо ярианаас анх одоо энэ шоуны эхлэл гарч ирсэн. Хэд хэдэн удаа бид нар одоо имэйлээр ч те онлайн цахим уулзалтаар ч ингээл өчнөө уулзалт тоолсны үндсэн дээр бас яг нөө Солонгос талын одоо Тио корпорацийнхантай юм уулзах боломж бас гарсан. Тэгээд татгалзан хариу сонссон. Одоо өөхгүй нэлээд явсны үндсэн дээр одоо бидний одоо season 1 маань дууссан. Season 2-ын одоо зураг авалт нэлээдийн ингээд талдаа явж байгаа. Гэхдээ season 3 буюу олон улсын төсөл тэр дундаа яг Netflix-ийн шоу болохоор нууцлын хувьд маш өндөр. Бараг гэр бүл ойртныхондооч одоо энэ шоун дээр ажиллаж байгаа ийм хүн сонгон шалгаруулалтанд оруулсан гэдэг ч юм уу те хин сонгогдсон гэдэг бүгдийг нь ер нь маш өндөр нууцлалт авч явсан. Тэгээд ерөөс яг жил хагасан дотор үнэхээр гоё ингээл хүмүүс ярмаар хэлмээр ингээд дотор нэг юм хадгалагдаад байдаг. Тэгээд өчигдөр бөөндөө үзээд бөөндөө ингээд ярилцаад яг тэр дотор байсан зүйлээ ингээд гаргахад бас маш гоё байлаа. Тэгээд тамирчид маань ч гэсэн буцаад одоо яг нөгөө тэмцээн уралдаанаараа аялж ирж байгаа юм шиг. Тэгээд бид бүхний хувьд ч гэсэн бүр яг л одоо төрсөн өдөр шинэ жилийн баяр шиг айгүй юм догтлол дүрэн өдөр байлаа. Тэгээд Physical Asia шоуны эхний 4 анги ямарчсан бөөндөө суугаад бас үзэхэд үнэхээр бас юм баяртай амарч байсан. Энэ удаагийн шоу бол нөгөө Азийн төвшний ялангуяа амшилдаг 8 орн. Тэрэнд нь одоо яг Төв Азийн буюу ингээ Турк, Австрали хүртэл ороод ирсэн тийм учраас үзэлт хүлээлтийн хувьд бол зөвхөн Азийн төвшөнд биш дэлхийд техник төвшөнд маш юм өндөр хүлээлттэй байсан. Монгол хүний юм гоё ядгарл гэдэг юм онцлог нөгөө өв уламжлалт талаас харсан ч гэсэн маш гоё юм үзүүд байна л да. Тэгээ манай үндэсний бүх ялангуяа Орхон баярын тэр нөгөө дэвж гарч ирж байгаа хэсэг бол үзэгч фанатуудыг одоо жинхэнэ огшоосон гэдэг хэлэхэд болно. Монгол хүн бүр яг төр мөчийг хараад үнэхээр дотроо бас юм бахархах, омогших сэтгэл төрсэн баг. За тамирчдын хувьд маш сонирхолтой. Яг гэвэл энэ шоу чинь нэг талаараа юм бие бэлтэр одоо хурд хүчний шоу ч гэсэн нөгөө талаараа үзэгчдийн одоо сонирхлыг төрүүлэх юм шоу нэвтрүүлэг тий. Бид нар одоо зөвхөн юм хүчний тулаан байсан бол одоо 5 үндэсний бөхч юм уу тий, жудогийн тамирчид гэдэг юм уу тий, дандаа кроссфитийн тамирчид юм уу гэж явуулах бүрэн боломжтой байсан. Гэхдээ энэ шоуны үндсэн шалгаруулалт бол Монгол гэдэг улсыг төлөөлж чадах уу гэдэг нэгдүгээр тавигдчихж байгаа шалгуур. Хоёрдугаарт нь бол тухайн тамирчдын ёс зүй одоо нийгэмдээ болон бусад хүмүүст ямар үлгэр дуурайл үзүүлдэг вэ гэдэг шалгуур гэдэг ч юм уу. Маш олон юм нарийн шалгуурууд байсан. Тэ зэрэг үндэсний бүх маань очиж байгаа. Багийн спортын төрлүүдээс сакс волейбол орчиж байгаа тий. Тэгээд арай нөгөө Монгол хүн гэдэг талаараа нөгөө соёл талаасаа ч гэдэг юм уу, урлаг талаасаа циркийн маань одоо тамирчдын төлөөлч гэдэг юм уу. Тэгээд мэдээж зэрэг бидний бас Олимпиад хамгийн өндөр амжилт үзүүлдэг спортын төрлүүд бодох жудо чөлөөт бүхэн тамирчид ч гэдэг юм уу те. Ийм байдлаар ерөөхдөө сонгон шалгаруулалт хийсэн. Монгол үзэгчдийн хувьд те цаашдын одоо Netflix дээр гарах контентуудын хувьд ч гэдэг юм уу. Үнэхээр юм өөр өгөөчтэй зүйл гэж бид нар бол анх санал тавьсан. Тэр маань ч гэсэн ингээд зөвшөөрөгдөд яг олон улсын ингээд шоун дээр Монгол хадмал, Монгол оролцогчдод Монгол дуу хоолойгоо ингээд сонсох бас үзэгчдэд маань үнэхээр таалагдсан байх гэж найдаж байна. Spark Agency-гийн хувьд Азийн төслүүд төр ч юм уу те дандаа маркетингийн, нийгмийн маркетингийн төслүүд төр ажиллаж байна. Netflix гэдэг энэ одоо олон улсын ялангуяа имиж салбарын том төлөөллийн юм шоун дээр ажиллахад бол ийм эерэг мессеж өгсөн, гэр бүлд нөлөөлсөн, үр хөхөд залуучуудаа нөлөөлсөн эерэг ийм контентыг үйлдвэрлэх ёстой байна гэдэг л
зүйлийг маш их ухаарч байна. Энэ зам бол мэдээж хэрэг цаашаага үргэлжлэх баг. Шоунд оролцож байгаа 6 тамирчдаар зөвхөн Аз гэлтгүй Европ дэлхийд даяараа Монгол гэдэг улс ямар хүмүүс байдгийм бэ? Монгол хүний тэр гол одоо үнэт зүйл өв соёл ялгарлыг тийм төсөвт дарамтлахгүйгээр л ерөөсөө Монгол улсыг дэлхийд даяар сурталчилж байгаа юм шоу нэвтрүүлэг бас. Үзэгчдтэй бас уриалж хэлэхэд та яг нөгөө албан ёсны буюу Netflix-ийн өөрсдийн одоо сайт руу орж, өөрсдийн аппликейшн руу орж нэвтрүүлгээ үзэж баг тамирчтай дэмжээрэй. За энэ маань дараагийн одоо монголчууд оролцох ч гэдэг юм уу. Магадгүй нөгөө Монгол хадмалтай контентууд олноор ороход бас маш том нөлөө үзүүлнэ гэж найдаж байна. Нэвтрүүлэг өндөрлсөний дараа бас Netflix-ийнхаа оролцсон нийт баг тамирчдаараа бас тайм цагийн мэнээр эргээд уулзахдаа итгэлтэй байна.